За сайн мэцэнэ үү? Яг одоо энэ бичлэг очих өдрийн мэндийг хүргэе. Өглөө өдөр орой мэндийг хүргэе. За тэгээ би аль болох ойрхон бичлэг оруулахыг хичээж байна. Тэгээ энэ удаагийн бүлэг маань ингээд 3 сонголттой. Тийм учраас та нар маань их юм бодоод төвлөрөх шаардлага байхгүйгээр ер нь сонгочоорой. Энерги уншлах нь ер нь таарч байвал төгч байвал тэгэл тэр уншлага мөн гэж үзэж болно. Тэгээ би ер нь яагаад ийм жоохон би тийм сонгоод идэв гэхээр хариу нь ер нь жоохон урт хугацааны юмыг зааж идэг учраас гэж боддог. Тэгээд ерөнхийдөө нэг юм зураг ч юм уу, карт ч юм уу тий цаасан материалтай зүйл ингээд сонгуулъя, бүлгэрээ сонгоё гэхээр нэг үр дүн нь болоо энэ хариунууд нь богино хугацааны юмыг заагаад идэг учраас тэг бас энэ бичлэгийг яг очих тэр өдөр тэг цаг минутуудад танд ингээд цаашдаа урт удаан энэ хүзрийн тайлбарн дээр, урт удаан энэ мэрэгний тайлбарн дээр хариугаа олоод авчаасай гэсэн миний чин сэтгэл бас оршиж шүү. Тийм учраас ер нь бол ингээд ийм бит зүйлсийг сонгодог. За ингээд шууд уншлагаа үргэлжлүүлээд явждаг. Тэгээд та нарынхаа бүгднгийнх нь комментиг бас уншдаг шүү. Тэгээ цаг оруулж чадахгүй аваад уушлаарай. Тэг таарсан бүлгээ цагийг нь оруулж өгч байгаа та нартай бас маш их баярлаа. За яа нүргэлж өөдөө авах болтугай гэж бодож шүү. За энэ группийг сонгосон хүмүүсийнхаа энерги шалгалтын юунаас ингэж эхлүүлж ёо. Тэгээ би ер нь бол мэргийн аль болох олон төрлийг өөрийн чаддаг олон төрөл мэргүүдийг цааш нь оруулж авахыг хичээж байна. Тэгээд за яг одоо бол энэ мэргийг уншиж байгаа хүмүүс та жоохон нойтон сурмастай сууж гинүү да. Хуйлс юм уу да гэж харж байна. Яг танд очиж байгаа бол тийм байна. Мөн та усны болон байгалийн далай тэнгис гол усны дэргэд саяхан очисон, зорьсон гэж гарч ирж байна. За мөн ойрт та газраас нэг юм оймос бойтог янз янзын ийм хүүхдийн идэл олсон бол та зөв группийг сонгосон байна. За мөн та тэжээвэр амтан яг одоо өөрийн биш гэх юм. Тэжээвэр амтан хараа сууж байгаа бол та зөв группийг сонгосон байна. Найз нөхдийнхөөгоо ч юм уу эсвэл та сонирхоод ингээ хараад яг өөрийн болгоогүй яах вэ тэжээх үү гэд бодож сууж байгаа бол та зөв группийг сонгосон байна. Бүлэг гэх юм уу. За тэгээ саяхан ер нь бол эмээгийнхоо идэл хэрэг эмээгөөгийн өвдөж зүйлдээсэн идэл хэрэг ирэх судар одоо аяг тагш авдар сав гэдэг нэрээгаа ингээд нэг ягаад ч юм оролдоо те оролцсон болвол оролцсон гэдэг нь одоо юу гэдэг чи та зөв группийг сонгосон байна. Ямар нэгэн байдлаар хөдөлгөөн оруулсны газраас нь аяганд нь цай унд хийгээд суусан юм уу, авдар саванда юм хийгээ байрлалын сольсон юм уу, судрууса нэг жоохон харсан юм уу ч гэх юм уу те. Удам дамжсан юм гэж гарч ирж байна. Өвдөйцсэн. Тэг яг удам дамжсан юм уу гэхээр бас ер нь л бол өвөө мичл хэрэгжилж ирсэн юм байна. Тэг жаавчин ч юм уу. За тэгэхээр нэгдүгээр бүлэг сонсон хүмүүсийнхаа шууд уншлагыг эхлүүлээ. Энергийн шалгалт хийгээ сугаал явлаа, сугаал гэдэг байхгүй. Тэгэхээр аль болох товч хийгээд олон үзэж байгаа учраас бас миний алдаа дутагдлыг та нар маань ойлгоод авах гээх ухаанаар хандаж өгөөрэй. Тэгээ би ч бас та нарыг үзэх юмтай байх гээд болвол ойр орхон бас бичлэг уншлага оруулчих гээд тэгээд бас нэг заавал нэг цааш нь нэмэлт гэж хийхгүйгээр тэндээсээ бас хариугаа олоод авчаасай. Яг эзэн нь олоод үзчихээсэй гэд чин сэтгэлээсээ хүсдэг шүү. За энэ удаагийн хүмүүсийнх яасан бэ гэдгсэн чинь
За ер нь бол ойр хугацаанд ер нь ажил төрөл бичүүгээр мөнгө төгрөгтэй холбоотой асуудалтай жоохон өөрийн хүсээгүй үр дүн, хүсээгүй хариуг сонгосон хүмүүс байна. За тэгээд энд бол ерөөс хөөс ялгаа байхгүй. Тэгэнгүүтээ жоохон ажил ойрд жоохон бүтэмжгүй байна. Түүний гадаа сэтгэл санаа жоохон тавгүй. Хоолунд жоохон дурамчхан дуу гэх юм уу. Жоохон ороод байгаа гэт. Нэг өдөржингөө идэхгүй явж ирсэн өсөд бүр нэг оройхондоо идчихэл. Нэг унтахын цагийн алдад идчихээд байгаа юм уу? Тэ? За ер нь бол таны хувийн амьдралын талаар эхлээд ярья. За өөрөө бол ерөөсөө ингээд мөнгө төгрөгийн хувьд бол ер нь бол бусдыг хараад байна гэж би хэлнэ. Ер нь бол бусдыг хараад байна. Машин тэрэггээр орон идэл хэрэглэл таны бараг тий зүйлс бол бараг бусдын үзмжээр хань ижил ч юм уу найз нөхөд хамтран амьдрахчийнхаа үзмжээр байгаад тах юм. Хараад байгаа дээ. Та ингээд би дааж ажил хийгээд байгаа юм хэрэггүй. Гэтэл ямар нэгэн төлөвсөн ажил, визний хариу, бичиг баримтны юмнууд чи ер нь дандаа ингээд ойр үед онцгүй ирээд байна. Таны шууд ер нь онцгүй ирж байна л гэсэн үг шүү дээ. Тэгээд сүүлийн үед бол ерөөсөө зүүн совин жоохон булангарцсан гэж үзнэ. Би яа булангарцсан гэж үзэж байгаа вэ гэхээр та хоосон төрөлд дунд аягүй их удаа явчихжээ. Таны нөгөө итгэж үнэмсэж найзж исэн бүхэн чи ер нь дээр жоохон урт хугацааных биш, богино хугацааных болж таарна. Эсвэл дандаа л худал хуурмаг болж таарна. Нөхөрлөл сүулдэ худлаа болно. Тэг би бол нөхөрлөлөөс илүү энэ гэр бүлийн амьдрал чинь жоохон адармаатай болов гэж харлаа. Бүр ингээд нэг юм хадмын хаяанд хүмүүсийн хараат ч юм уу. Эсвэл найз нөхдөйхөө хажууд одоо танаа үний найз нөхдөй хажууд ч юм уу. Ингээд нэг юм хөндлөнгийн шүүмжлэгч нарын дунд ингээд асруудаа байснаас болоод ер нь бол энерги бохирцсон байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр л дагаал ажил төрөл юмнууд ч болж бүтэхгүй. Тэгэл ер нь хараад тэгэл нэг ажил төрөл олоод хийчи барьчи гэдэг инхээр та өөрөө ч бас хичээ зүтгэж байгаа юм байхгүй. Ер нь нэг юм хүүхэд насны гин том сэтгэл хөдлөлийн амьдралыг эхлүүлсэн байна. Тэгээ одоо яг нэлийн чамгүй олон жилийг өнгөрцөн байна. Энэ бол олон сар хугацаа жилийг өнгөрөөцөн. Би бол энийг бол богино хугацааны харилцаа гэж хэлэхгүй. Тэгээ албан ёсоор ингээд нөгөө хурим нар хийсэн юм уу гэхээр хурим 8 харагдахгүй. Иймэрхүү юм үзэгдэж байна. Тэгээд хүзэр танд ерөнхийдөө юу хэлж байгаа гэвэл за нөгөө нэг санаа зовнолтоос гарсан дээрээ хэрэггүй таны амьдралд ер нь бол нэг нэмэр болохгүйш нэрмээс болдог хүмүүсийн хил амнаас ер нь санаа зовоод ах шаардлага юу байгаа юм бэ? Тэр хүмүүс заавал тааруулаад ах шаардлага юу байгаа юм бэ? Тэ гэж харж ирж байна. Тэгээд сэтгэл санаа жоохон докторгүй байна. Тэгээ гараа явчмаар ч юм шиг. Тэсээ байж амаар ч юм шиг. Ер нь явж бол үзээ. Тэгэл угаасаа яваал буцаал ирээл буцаал болохгүй. Тэгээд бас нэг өөрсдийнхнийгоо зовоогоод авах үү гэсэн нэг юм байх юм. Яваад очиод нэг тосоод авчиг гэхээр бас нэгч тийм олон ах トゥ утэй ч хүн биш байна. Өөрөө ч үед. Тэгээ нэг юм ажил төрөлд алдаг мандаг ингээл явдаг. Тэгэл унттай хоолтой ингээл нэг юм эсвэл тэгэл нэг юм ажилгүй байгаа юм шиг мөртлөө тэгэл 5 цаас олчихгүй бол бас ингээл нэг юм алдаг оног л харагдчихэв. Ажил доктортой байсан ч юу нэг жоохон алдаг оног харагдчихэ шүү. За уучлаарай миний утас жоохон хөдөлчлөө. Тэгээд миний танд ингээ энэ хүзрээс ингээ харахаар өөрөө өөртөө эзэн байгаа ч гэдэг юмыг би эхлээд танд хэлнэ. Өөрөө өөртөө эзэн байя. Яг ингээ хувийн амьдрал дээр энэ амьдрал энэ сонголт бол та зөвөр сэтгэл хөдлөлнийг юм богинохон зургийн эхлэл оршил дээрээс нь л те догдол дээрээс нь л гүнзгийрүүлсэн харилцаа байсан болохоос биш таны ер нь бол нухастай бодож шийдэж одоо юу гэдгийг те удаан хугацаанд нөгөө хоёр тал чинь ингээ хоёр бинээ таньж уулзалтаж ингээ та хоёрын одоо юу гэдэг найр наад мэдхийж хийсэн юм бол биш байна. Тэгэл нэг л хөдөлж өгөхгүй, холж явж чадахгүй.
салаад явчих чадахгүй. Тэгэл мөнгө төгрөөгч олсон юм байхгүй. Хүний хараад тэгэл үрсэнж нэг аяг хоол хийгээд идсэн ч гэсэн одоо барыг санаа зовоод идэх юм уу та ямар хэцүү юм бэ энэ одоо тий уушлаарай би одоо сэтгэл хөдлөлөө барахгүй хэлэл ажиллаа тий одоо тэгсэн чи тэгээд ингээл яваад байл энэ бол үргэлжлээ л юм тэр бол даврал хэтрэл юм гэсэн үг улам л тэр хүмүүс чинь давраал тэр хүн чинь өөрчлөгдөхгүй улам л яг энэ нөхцөл дээрээ байна гэхдээ яг өөрийгөө хайрлж өөртөө эзэн байж эхэлснээр яах вэ гэхээр эдгээр зүйлс чинь өөрчлөгдөж эхлэв штэ яг юун дээр болохгүй байгаа гэдэг шалтгаануудаа та бас ойлгоод ирэх байхгүй. Тэ. Тэгэл ерөөсөө ийм өөрийн ах トゥ унаас нэг юм хол, өөрийнхөө найз нөхдөс ийм хол, өөрийн чи өрн дэмждэг хүмүүс байхгүй. Зүгээр л тэ гэр бүлийн харилцааны хувьд бол үерхлийн харилцааны хувьд энэ гэдэг чамгүй удаан хугацааны харилцаа байна. Энэ баг ингээ нөгөө хамтран амьдрагч эсвэл гэр бүлүүд байгаа байхгүй юу. Энэ бол анхлан харилцаа холбоо үүсгэжсэн хүмүүс биш. Эхэндээ л тийм байсан баг. Зүгээр нэг хурдан ингээ нэг сууц хатсан ч юм уу. Хурдан ингээ хамтран амьдрах нэг гэрт орсон хүмүүсийн уншлага байгаа байхгүй юу. Тэ яасан бэ гэсэн чинь нөгөө амьдрал дээр өстө нөгөө цуг үлсээ цуг хичээгээ цуг мэрийнхэн баг гэсэн чинь одоо өөрөө чи хүн одоо үгүй тэ нэг юм ах トゥ нартай одоо нэг юу гэх юм тэ одоо тэгэл энэ хүний хийж байгаа бүтээж байгааг л мундаг гэдэг. Гэтэл энэ үнийг чинь бас нэг ингээ ард нь ингээ дэмжээд ойлгоод буруу зүйн ярилцаад нулимстай ч гэсэн нулимсгүй ч гэсэн хоолтой ч гэсэн хоолгүй ч гэсэн яг нэг тоогон дотор нь байгаад ингээд аль болох ингээд гэр бүлийн харилцааг ингээ хайр дурлалын харилцааг халуун дулаан аваа явах гэж байгаа. Танд бол одоо ингээд нэг юм магтаал байдгүй зэмлэл доромжлол байдаг. Тэгээд ингээд нэг амар үзэлцээд байд юм уу гэхээр гүү аахгүй ерөөсөө. Зүгээр л та ингээд нэг хүчээр ингээл хүчээр таалагдал хүчээр ингээл тэгсэл байж идэг. Ийм юм байна. Энэ харилцааг бол би энэ удахгүй. Энэ бол сална. Тэгтээ салахтаа та амар хохирд салахаар юм байна. Та юу ингээ гараад явъя гэхээр өөрт чи яг юу байгаа? Өөрийн чинь нийт дээр юу нь юу байгаа? Яг таныг би бол хөдөлмөрлөөгүй гэж хэлэхгүй. Энэ хүнийг бас нэг өнгөтэй өттэй байчаасаа энэ хүнийг бас тэ за яг чи ингээл энэ гайгууг нь хэргэл чи гайгүй өнгөтэй нь яв чи ингэ гэл өөрийгөө золин ингэж хайрлаж байгаа энэ хайр дурлалыг чи яад болохгүй. Яагаад энэ амьдрал дээр бүх юм дээр ахгүй одоо ажил төрөл яриа хилцээр сэтгэл санаа бүх юм дээр таал тэр хүний төлөө зүтгээд таал тэгээд нөгөө нэнийг ингээ хэвэн юм шиг авцсан байгаа байхгүй хэвэн ингээ байх л ёстой юм. Яа тэгэхээр тэр хүн чинь одоо тэгээ нөгөө амьдрал түнлэнгөөс оролцогч нарын чинь хувьд бол шүтэн наах гэдэг шүү дээ. Бахархал наагаад шүү дээ. Гэтэл нэг бас юм бахархаад ахаар амар тийм хүү юм уу гэхээр энэ хүн тийм биш. Яг вэ тэгээд борокко амьдралдаа бас боломжндоо тэгэл тэр дотроо гайгүй юм байгаа үстэй чаагаас хүн мэдээж нэг амуу муухай гэхгүй шүү дээ. Өрөөс хоосон цаг хугацааг ингээ хий дэмий өнгөрөөгөө та бол зүгээр дотроосоо яг юмдаа ялцарч гинөө зүхэрсэн сэтгэлээ нэг ураал оёол одоо энэ дээр бол ингээд харуулж байгаа байхгүй юу таны сэтгэл зүг энэ дээр ингээд сарагдах нь энэ дээр ингээд оёо сууж байгаа байхгүй юу шархаа тэгээ энийг ингээд таныг ингээд шархлуулаад байгаа мó гэхээр бүр таны тарих толгойч юм болдоо сэтгэхээс ч дургуйч уурцсан тий. За угаасаа би ингээл хэлэнгүүт эднэрийн ингэж л таараа тэгж л таараа. Энэ хүн ямар намайг сонсдог биш. Өөрхийн төлөө хэлээ та ойлгохгүй ингээд. Тий. Танд бол өрөөсөө зүгээр юм завин дээр суугаад сонголт авахгүй дагаал явж идэг, лаг харагдгаал хичээж идэг. Нөгөө нэг хийж байгаа юм дэмжээл байж идэг. Хөшигний ард байдаг. Тэгэл нөгөө хөшигний ард байдаг л хүмүүс байгаа байхгүй. Ажил амьдрал бүхэл юм дээр. Тэгээ яагаад чи ийм орчинд байгаад тахаар ер нь бол яг би ингээд хэлхийн үед бол та ямар энергиээр өөрийгөө хүрээлүүлэн яг л тийм л юм таныг өргөлжл орно зүгээр нэг ажилд орсон ч нэг таныг зөөлсөн зөөлөссөн хүмүүс таны амьдрал дандаа гэсэн шүүсэн тийм хүмүүс л орж ирнэ гэхээс биш өөрчлөгдөхгүй тийм учраас энергийг бол ер нь цэвэрлсэн дэр үүдэг аа тэгээ энэ бол бас нэг юм хугацаа хайрн хэдэн сар жилээ. Би сар гэж хэлэхгүй. Хайрын хэдэн жил юм уу та. Тэгээ бас тэр хооронд бол надаа өөрчлөгдөөд хичээвэл хичээгээ таныг ойлгохоор
хугацаа өнгөрсөн байхгүй юу? Ер нь бол агавд танд бас алдаа дутагдал байгаа шүү дээ. Хүн чинь нөгөө нэг аймаа санаа зовхтой ч юм уу жижиг шажиг юм дээр алдаа гаргацсан. Тэгэл тэрийг ингээл хэмлээл эргэн тойрондоо яриад эвгүй байдалд оруулаад тэгэл эсвэл ингээл яг улаан нүүрэн дээр чи ингээ яриад идэв юм уу гэхээр үгүй. Таны тавталгаач яг үндэ яг уучраач болохгүй зөөр ингээ цагийг нөхцөөж бараг ингээ тэг хүзэр үзэж байгаа юм шиг санагдчихэв би. Нөгөө янз янзын хүзэр үнсэл тэрэн дотроос одоо нэг юм сэтгэл готролтой уу нэг сэтгэл готролтой сэдв үүсэл нэг гайгүй юм үзэл тэг хөөх юм өө тэг цайлган маш цайлган мэдсээр ээжэж тэгэл өөрийгөө золиослол мэдсээр ээжэж ингээл яваад байд. Тэгээ нөгөө салаад яваад өгчээ ингээ амьдралаа өөрөө шинээр эхлүүлчихээ цаашаа алхахчээ гэхээр танд яг юунаас эхлэхэж мэдэхгүй одоо ер нь бол ингээ шийд байхгүй байгаа байхгүй. Тархитлагоонд ч ерөөсөө шийд байхгүй, зориг байхгүй, зориг байхгүй. Тэгэл за таны хүн ч одоо яа гэв те тэгэл бэжл байдаг гэсэн шиг тантай харьцаатай та тэгэл би энэ хүний төлөөгөл зориулаад байдаг. Хизээ нэг өдөр намайг ойлгоно гэж хүлээгээд идэв юм уу? Үгүй шүү дээ. Хүн ер нь анханасаа л ойлгоцсон байвал тэр харьцаа анханасаа л гоё явна. Энэ явцсан дундаа өөрчлөгдсөн зүйл ерөөсөө биш. Та ерөөсөө анзаараагүй байхгүй энэ үе явцсан дундаа өөрчлөгдсөн гэж. Анхандаа бол зүгээр юм шалдар балдар өг жижиг шажиг зүйлэр тань ингээ ороод исэн баг. Ажил төрөл дээр хүртэл ингээ сайн бодоорой заяа. Яа тэгэхээр та ямар энергит өөрийгөө ингээ хөлн яг тэр энерги таныг ингэж үргэлж ингэж хоололж юм уу ингэж сүлэлдэж яг тэр энергийн дотроо л гаргаад байлгаад байдаг болохоос тэрнээс гарахгүй байхгүй. Гарах үйлдэлийг та өөрөө хийнэ. Өөртөө эзэн байхыг та өөрөө л хийнэ. Тэгээ ер нь бол өөрөө хийгээд үз. Яагаад энэ хугацаа өнгөрөөд энэ хугацаа ингээд өнгөрөөд асар их золио, асар их төвчээр, асар их уран муугаралт, асар их тэгээ нус нулимсны дараа ингээд бүр сүулдээ ядаа ингээд нэрээ харуугийн хамгийн муу хүн болж тэр хүмүүсийн хувьд хамгийн муу хүн болж үлдснийхаа дараа ингээд заавал өөрчлөх ёстой вэ? Ухаарах ёстой вэ? Тэ хугацаа жоохон ороод байна. Тэ яг одоо ингээл намайг хүзэр ингээл хэлэхээр юу гэдэг чинь заахгүй гэл чамдан дууцаа баглал гарахгүй л дээ. Гэтэ яг хуу зөв чигээ олох хэрэгтэй. Өөртөө эзэн болмоор байна. За тэгээ ер нь бол одоо ингээд нэг хийгээд дадал болсон хийгээд ингээд тэр хүмүүст таалагдах гэдэг ингээд хичээд энэ сонь өөдлүүдээ болмоор байна. Ер нь өөрчлөлмөр байна. Тэ өөртөө ядаж таалагдаж амьдрал да ер нь бол хизээ ер нь хамгийн сүлд та кино театр орсон би надад хэлээч. Та ер нь яг хизээ өөрийнхөө дуртай тэ урлагийн нэг тоглолт үзсэн бэ надад хэлээч. Ерөөсөө зүгээр танд бол сонголт байхгүй. Зүгээр тэр хүмүүс сонгоол та дагаал явж идэг. Тэр хүмүүс хийгээл яриад та ааха гэж байж идэг байхгүй. Ерөөсөө ингээд сүүдэртээ хошгоны ард байгаа л хүн байгаа байхгүй. Тэ. Тэгээ хүзэр олвол энэ үдэг уншлаган дээр бол юу хэлж ийнэ гэхээр хүүе нас чаа харин биш дээ. Жаргал та тэ. Хайрлуул та, халамжлуул та. Хинд юу буруу хийсэн бэ? Чамд ямар гин байгаа юм бэ? Яагаад ингэж өөрийгөө амар золиослож тэр аимшигын зүйлүүдийг төвчих ёстой юм. Ер нь амар ингэж хүний зодод зохиогүй байсан ч гэсэн үгийн мухагаар хэмлэх, үйлдэлийн мухагаар чичлэх, харахын мухагаар тэг зэхэн зөвхөн хийхээс ахвал гэдэг өөртөөгөө тэгэл амар сони юм. Би бүр ингэж энэ дээр ингэ хараад байгаа хгүй. Ер нь бол би ингээ шууд хэлждэг. Гэхдээ би энэ дээр бол би амар харамсаж байна. Энэ бол зөв нэг ганц 2 3 4 хөн сарын хугацааны юм биш байхгүй. Энэ бол таны бүр цаг хугацаа зориулт хичээлд гаргасан урт хугацааны амьдралын чи оршил байгаа байхгүй. Тэгээ ер нь ойрын үед бүр тэр тусмаа ингээл мөнгө төөрөө ажил төрөл тэгээ эргэн тойрны бүх юм чинь ингээд нэг юм тавгүй сэтгэл санаа ч өөрчлөлт. Гэхдээ тэгэл таныг бол хэлхийн мухаар хэлээл гомдоохоо мухаар гомдоогоол байж болдог ч гэсэн яад ингэж гимшихгүй байна тий.
Та яагаад бас ийм болчихсон давраач ба гэдгээ бас бодооч. Одоо чи ингээ бас нэг үе бодвол цаг хугацааны орчин юм хөгжчихэд байна. Хүмүүс ч өөрийнхөө төлөө дуурдаг, өөрийнхөө төлөө юм хэлдэг болчиход байна шүү дээ. Бяцхан минь. Бяцхан зүрх минь. Наа зүрх чи хаяа ингээ дааж байгаа л мэдэрч болиулах хэрэгтэй байхгүй юу? Зааш төрлийн байдлыг хараад. Ерөнхий юм яа хараа. Нэг oracle card-наас асууж байна. Зүгээр л өнчин ганцхан шиг төгчдөг. Ер нь бол алдаа хүн болгон гаргадаг шүү дээ. Зөв нэг тэр алдааг уучлах чадсан эсвэл тэр алдаа гэдгийг ухааруулад ахиж тавтуулаагүй хүнийг бол би хүн чанар мөн чанараа алдаагүй юм гэж хэлнэ. Гэтэл зүгээр нэг хүн рүү ингээд те нэг юм ийдэг гэх юм уу? Ийдгээр ийм баг зэргийн ийм дарангуйлал хүчрхийлэл үлдээд байгаад надад бол таалагдахгүй. Таны сэтгэл зүйн ачаал бол яг ийм байна. Тэгээ тэрнийгээ дагаад нөгөө нэг ажил төрлөө хийсэн ч нэг юм болохгүй. Ёосоо тийм мөнгө төгрөний хувьд ш нэг ярих мэдл авахгүй олж байгаа нь яг тэр үнээс бага байгаад идэг л гэж таарах гэдэг юм л та. Олж байгаа нь тэр үнээс арай бага байдаг. Танд ингээ боломж олцсон ч гэсэн өсөлт төвчлөлтэн ч гэсэн бага байдаг. Магадгүй та энэ амьдралын төлөө асар их бий зулцсан байгаа байхгүй. Сургууль солио зулцсан юм уу, ирээдүйн амьдралаа зулцсан юм уу, найс нөхөд туслах дэмжиг бүх хүрээлээсээ гарцсан. Тэгээд одоогийн байж байгаа байдал бол та ингээл те олж байгаа 5 төгрөгөө тэгэл өөртөө ч зарцуулж чаддаг. Зүгээр нэг гэрэл цахилгааны мөнгө утасны төлбөр гэл тэгэл нэг жил дуусчдаг. Жишээ юм хэрэглэн дуусчдаг. Тэг яг тэр үний олж байгаа нэрээ их байсан бах. Хоёр бол эхлээд дутцсан харилцаа нөө. Зүгээр л тэмүүлчихдэггүй жоохон заримдаа амар хүн сонголтуудыг удаан бодоод та бол маш удаан бодсон байхгүй юу? Ер нь бол эхлээд та эхний хэдэн жил анзаараагүй. Би бол яг тэрэн дээр хэлнэ. Үйл алиг танд таалагддаггүй. Эвгүй энерги өгдөг байсан ч гэсэн та ерөөсөө тэр энэ бол амьдрал юм а, энэ бол хайр юм а, гэр бүл гэдэг чи ийм юм а гэсэн өөрөө ийм сүрэг юм өөртөө хүлэгэн зөвшөөрөл авцсан байхгүй юу? Тэрний дараа удаад ирэхээр яг уу тэнийг үлсгээд таныг ядархад яг наад энэ орчноосоо та гараад явахдаа өөрийн гэсэн яг юутай юм бэ? Муухайгаар хэлэхэд нэр ойлгохтой сонсох ойлгохтой хэдэн дотор хувцсчгүй л явж байгаа зү. Хэдэн жил илээсэн юмнуудтай хиний өгсөн чимдээ хожин найтантай гэдэг шиг холиол амьдарч байгаа. Төрчлөлтөө маргаалдаа өрсөлтөөд ингэж амьдарч байгаа юм шиг. Гэхдээ энэ хүмүүстэй амьдраагүй байхгүй юу? Тэгээ танаа хүн бол угаасаа таны хувьд бол ингэж энийг юм байж лээ дээ гэсэн харилцаа байхгүй юу? Тэгээ хайргүй мөхээр ингэж сэтгэл байгаад юм тасцсан мэдрэмж бол байгаад байгаа байхгүй юу? Таны хүн дээр. Тэнгүүтээ мэдхгүй би одоо ингэж гайхаад энэ үнийг бүр хэдэн үнтэй амьдарч байгаа юм шиг амьдэртэй юм бэ? Ямар ядаргаатай юм бэ? Нэрээ. Тэгээд танд бол миний тийм хар байгаад байгаа мөртлөө ингээд нэг бусад чиг шинжилсэн зам байхгүй юм байна. Хүнд мэдээж харамлах зам байж л байгаа шүү дээ. Энийг бол хар ихгүй би харамлах зам байгаа ч шинжилээл, ухаж төнköөл, уул нэг заваагаад байдгүй л юм. Гэтэл одоо яад нэг юм жижиг шажиг алдааг чинь насны ингээд гимзэм юм шиг авч таны үзэр ирэж шүү. За би ингэж хэлээ. Одоо яг ер нь бол би л ингээл шулуун шудрах хэлчээ дөө. Таны ер нь бол за энэ ань биш вэ? Та өнийг ч өөрөө мэдээ. Таны сэтгэлж зөвхөрч хүний амьдрал 3 төрлөө учрлагдгаа. Сүнсэн бие, махан бие, мөн заяад хөрөг төрсөн гэж таарсан гэж 3 төрөл ингэ байдаг. Та ер нь бол хацгашаа тавилантай юм уу, зовлох тавилантай хүнтэй л ингэж амьдэрсэн байгаа байхгүй. Тэгээ ер нь бол шинэ амьдрал, шинэ боломж. Тэгээ ер нь ийм хүүхэд наснаасаа ч тийм үү ийм гоё ийм нэг ийм өсгийн үлэнгүүг хэлчихэд би таныг заа юу бардам хэлчий өсгийн үлэнгүү шуналгүй сайхан яг нэг те учиргүй хагас цагөө ч гэсэн
тийм сайхан амьдралаар амьдраад тэр багийн өмнөд хорн гарцсан ийм тайван байдаг. Ийм амьдралаар амьдрсан хүн бийжэж одоо бол тэр хүмүүс ажилтаа төрөлтэй анкантай байж болно л доо. Яг урд нь анх тантай сууж исэн үеэс амьдрал нь одоо урус хатан үе үеэрээ дэвшилчил байгаа байх. Гэхдээ уг модыг усан дотор суурай авдаг юм уу? Энэ бол биш шүү. Өөрөө чинь заяа төрөгний хань ижил бол биш. Одоо ер нь мөнгө санхүүгийн асуудал дээр ч гэсэн нэг нэмэр тустай биш. Тэгээ нэг аваад өгсөн юм ч юм болдгоо. Тэгээ нэг юм юмны хэмтхэнг түүдэг гэдэг шиг нэг юм сонин хүн арахад лаглаг юм ярьцгаасан. Нүүрэндээ алттай тос түрхэд яах вэ? Аяг хоолой нэг айтайхан зуураад идчих хэрэгтэй хүмүүс ахгүй. Ер нь бол би ингээд тэгж л хийлээ. Тий. Алтыг идэлчээд алттай гэж ярих хэрэгтэй. Галттай тосыг мэдчихгүй гэл би одоо л тэгэл хэлчихнэ. Яах вэ? Одоо нийлээ нэг удаа муулчээ. Өрөөсө зулгаасан. Үндийлэхгүй, хизээж үндийлэхгүй. Таны бол хизээж энэ хүн ингээд хичээгээд байна, зүтгээд байна, энэ хүн амьдралын төлөө яваад байна гэсэн энэ бодлын хүмүүс өрөөсөө байхгүй. Зүгээр тэр хүн чинь л мундагтаа, тэр хүн чинь л лагтаал гоё амьдраад идэв. Тий, таны одоо оролцоо байхгүй юм шиг. Хэвээ байхгүйд нэрээ амаа барих усууд штэ. Тэг яг нэг хэдэн жилийн сайхан байцгаана үстэй. Тэгээд алиа мөрдөх биш штэ. Хүний нулимс сэтгэлээ хэр уурн тэгэл түүнийхээ хэрээр амсгаа амсан штэ. Тэг өөрөө үрстэй хүмүүс үжиж тэгээд хүний өөрийг ингээд ээж бас болохгүй. Таа ч гэсэн тэгээд пүүр ингээд тасан цогцоо байгаа гүлдийгэл ингээд байгаад ээж болохгүй штэ. Тэгээд үе ингээд эрэндээ стресстэй янз янз авир гараад л байгаа байна танаас ер нь. Тэгээд стресснээс бол янз янзын л авир гарна л та. За их ажил төрөл цаашдаа юм чи ингээ хараа гэхээр би одоо ингээ сэдв хэлээд ингээ оруулах гэхээр өөр өмнөд толтой гараад ирдэг байхгүй юу? Уулын тааж ингээ зүгээр хар хойлоо юм хийчээ, тийм юм хийчээ, ингэчээ, тэгчээ гэл уулын хажуудахтай хилтгэл юм. Тэгэл танаа хажууд бол яг хийдэг дээрээ өгдөг дээрээ эхэлдэг дээрээ бол хизээж хөтлөхгүй. Цаана нэг яагаад ч юм муухай нэг юм таныг нэг юмтай байлгах чи энийг нэг өөдөн татаад аваа явчих. Энэ надад сэтгэл гаргаж яхад би хүртэл хичээхгүй яах вэ? Энд чинь битүүрээ хамтаа амьдрах штэ. Энэ хүн надын төлөө ямар их зүйлийг золиосч байгаа вэ? Би энэ хүнийг яагаад ийм байдалд болгочлоо? Энэ хүн яагаад ойлоо бухимдаад өрлөөд байна гэж нэг ч удаа бодохгүй байхгүй юу? Өрөөсөө тийм байхгүй. Зүгээр өөрийнх нь эргэн тойрны тий хатуу нарын сайхан байж байхад ар гэрийнхэн сайхан байж байхад болно. Түүнээс та биш байхгүй. Өөрийнхөө хийснийг яриад өрөөлийн хийснийг үгүйсгээд идэг хүмүүсээс би жоохон гайхаад идэв. Хамтын амьдрал дотор ер нь бид гэж байх хэрэгтэй болохоос би гэж байх хэрэгтэй биш баха. Тэгэл ер нь ингээд нэг юм хэрүүл уруу шилтер бүлтер юм яриад эсвэл болохгүй дуудаал эсвэл гай барстаар нь чичлээл тэгэл ингээд энэ амьдралыг цааш нь дэлгэрүүлдэг ч хүн юм. Тэг ер нь бол насан туршийн хань биш учраас угаасаа ингэдэг байхаа л гэж би бодож штэ тий. Угаасаа ер нь бол та гараад яв сонголт хий. Намайг ингээд шууд ингээд хилэнгүүд хүн нийлэхэр нийлээл хүн салхихэр салчихгүйтэй адилхан намайг ингээд хилэнгүүд окей би одоо ингээд явлаа гэж гарахгүй л дээ. Хадаглал нэг тэгэл хэцүү юм хам бас л чамгүй олон жилээр зориулсан болохоор тэгэл. Тэгээ цаашдаа та өөрөө зориулаад явах уу? Эсвэл одоо тэгээд арга чараа хайгаад явах уу? Таны л ухааны асуудал та. Гэтэ яг ингээд аргалуулахад нэг хүнийг аргалуулах зөвхөн хажуудгаа аргалуулах юм биш байгаа байхгүй юу? Тэгэл тэр урагууд минь хамаг мум мухай юм. Тэгэл тэр эргэн тойрны нөлөөлөл байгаа нөхдүүдийг чивэр гэсэн юмнуудыг тэг хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ахтуутай маа ядж хахад яасан муухай юм бэ? Энэ бол биш ээ. Надад бол үнэхээр таалагдахгүй. Надад таалагдах чи яах вэ те? Би өөр нэг хүзэр дээр ингээ харж байгаа. Зүгээр л сэтгэл, хайрын цаг зав, хайрын мөнгө төр, хайрын хичээл зүтгэл, төсвөр төвчээ. Та ингээ төөрөлдсөн байгаа байхгүй. Нэг гоё яаш гарангууд нь уучлчаал. Нэг ингээл янз янз болонгууд нь ингээл тив таф хийгээл тэл таны ингээ дандаа нэг юм сонин ингээ нэг эвгүй байдал тулгаж байгаа юм шиг
байдал дандаа ингээ оруулаад байгаа байхгүй. Ингээл тулгаал. Үргэлж тэгэл нөгөө хэлэхгүй мөнгө төгрөг өөрчээл юм уу хэлэхгүй юм хийчихээрээ ким мэдсэн хүч бүлтэлцэл би бүр таныг амар ёо ингээ нэг нөгөө коллежчтэй сүултээ бүр цөхөрцөн байхгүй юу? Ер нь бол цөхөрж эхэлж байна. Энэ бол цөхрөлт ихэн шатандаа явж байна. Эхнээсээ ер нь дунд руугаа орж эхэлж байна гэж хэлээ да. Тэгэхэд цаашаагаа бол одоо би юуг нь үзэх вэ? Цаашаа амьдрал ч юм уу шинэ учрал шинэ хань ижил гэдэг юм байж л байгаа. Ер нь бол хорхоо шивж хүртэл хосороо нэг олоолаад юм шиг үл шүү дээ. Өөрөөр хэлбэл жоохон хүнд уншлага байлаа. Тэгээд байлал хуул нь оршуулчихгүй шиг аль болох товч хэлжээгээд тэгээ хүзрэн дээр яг юу гарч ийн түүгээл хэлчихэж байгаа. Бид энэ эргүүлийн бичлэг үздэг хүмүүсийн комментиг уншчаал орчдөг болохоор тэрийн болгон цаг маг гаргаад нөө цагнуудын тасалж оруулж бас чадахгүй байна. Энэ уншлагыг үзэж байгаа нэгдүгээр группийг үзсэн энэ хүмүүст би бол хүчтэй агаарай л гэж хэлээ. Тэгээ хүчтэй байлаа гэж төвч хийж би бол хэлэхгүй. Өөртөө л эзэн бай. Ер нь бол хэлэх юм хэлэх цагт нь хэлчмээр. Тэгээ хилээд ч тэгээд нэг бол урлаад, нэг бол ойлгоод, нэг бол цухтаа цаагаал, нэг бол доромжилсгоол байхаас хойш. Тэгээ таны сонгол таны гарт учраас. Хайр штэ. Цаг хугацаа хэтэрхий хайрна шүү. Үнийг бас бодож яваарай. Зөвлөө. За ерөнхийдөө ингээ мэрэг цайрлаа дараа уншлан дээрээс ерөнхийдөө танд хэрэгтэй юм гарах нь бас бодчих л ахгүй тий. За мэрэг цайрсан шүү. За тэгээд ингээ би бичлэг үргэлжлүүлдэг. За тэгээд одоо ингээд 2 дугаар бүлэг сонгосон хүмүүсийнхаа 2 дугаар группийг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлээ. Энергийн шалгалт. Би одоо уншлага болгон дээр аль бол хөөр мөрийг оруулахыг хичээж байна. Тэгээд ойр зөөр завгүй байгаа учраас тэрийн болгоыг тэгж төвлөр сууж чадахгүй. Тэгэхээр нөө бичлэгнүүд манаас хитрхүү урт болоод нуршаад баларчих юм болов уу? За ойрд гэдэс хямарсан заа юу. Гарын алга хуурсан болол та зөв группийг сонгосон байна. За ер нь бол саяхан унаатай байж хад явгарсан бол зарсан машинаа зарсан хүнд төр зуртаа өгсөн байгаа болол та 100 группийг өөрийн гэсэн унаатай байж эсвэл банк усмастай тий ингээ нэг хүмүүн рүү шилжүүлээд хэсэг хугацаанд төлбөрт нь хойшлогтой болсон та 100 группийг сонгож байна. Эсвэл машин живдрээ зогссон байгаа даа бол яг та явган л болсон байх шүү заяа. 100 группийг сонгосон байна. Гэдэс ямарч гараа алга малга хуураад хумс нөгөө хумсны ингээ арьс мэр сүрчдэг штэ тий. Ойрт яг энэ бичлэгийг үзэж байхдаа ийм шүү юм тохиолдсон бол та 100 группийг сонгосон байна. За ойрт нэг юм хит ингээ жоохон юм магтааллын үгээр гинт болуулаад байгаа. Тэгээ танд нэг юм эвгүй санагдаад байгаа бол та 100 группийг сонгосон байна. За мөн. За яг энэ группийг сонсож байгаа хүн бол саяхан гэж хэлэх юм уу? Хамт амьдарч байгаа хүнээ бодоод асууж байгаа бол та яг зөв группийг сонгосон байна. Саяхны харилцаа шүү за. Тэр нь бол нэг гэрт ороод хамтаа байгаад маш хурдан орсон л юм да бас. Болвол зөв группийг сонгосон байна. Би бас нэгдүгээр группийг сонгох гэж байгаа гэдэг наашаа ороод ирсэн хүн байх шиг байна. Төстэй энэ зарим энерги. За ер нь бол хөмсгөө шивэрсэн юм уу?
давхраа мохраа хэлсэн юм уу? Эсвэл ямар нэг юм нүүр мөрөнд л нэг юм хийлгсэн байна. Би бас гоо сайхны сайн мэдлэггүй учраас тийм нүүрэндээ юм хийлгсэн байж шүү заяа. Аян мэрийг сонгосон одоо сормоос бас хийлгсэн байж болно шүү дээ тий. Эсвэл нөгөө нэг хайфа аппарат нь суусан ч юм уу тий. Ямар нэгэн байдлын нүүр мөрөөл оролцсон байна. Тэгээ энэ бичлэгийг яг үзэхдээ ингээ хоёр хүлээ ингээд алцлаад ингээ суудаг шүү дээ. Ингээ сууцөө. Ингэсэн байж бол зөөгөөрөө би сонгосон байна. Түүхий юм ийдсэн юм уу? Яасан гэдэл ч жоохон хямралтай харагдаад байна. Дүүрээд байгаа юм уу хийгээр. За ингээ уншлахаа эхлүүлье. Хоёрдугаар бүлээс сонгосон хүмүүсийн маань энэ асуух гэдэг юм бол тодорхой болсон юм гэдэг. Хамтран амьдрах чинь энэ уншлагуудаар нь хайрыг уншлах болохгүй дээ нүггүй. Тэгээ би болох олон юм уншихгүйгээр та нартай түүх болохгүйгээр дор нь хилээд нэг шийд гаргах гэдэг. Тэгээ бас мэрэгэн дээр бол ер нь голчлын юм жоохон бит юм хэрэгэлдэг талтай. Нэг юм карт ч юм уу зураг ч юм уу ингээд хэрэглэхээр нөө цаас учраас урт хугацааны үр дүнтэй юм заадаггүй магадгүй уншлаг таарж байгаа боловч эцсийн нөгөө сонголт үр дүнгууд нь урт хугацаанд хэрэгжихгүй байх асуул талтай байдаг нөгөө цаас хэврэх учраас энэ бит юмнууд урт хугацааны заана гэж үздэг учраас би за би ч одоо дүм байлаа. Уулын чул гоё халуухан далуухан юм жийсэн юм байна. Гоё л явж байгаа юм байна. Тэгсэн чинь яасан? Зөв дутагдaltaй талуудыг харж эхэлж стресстэй эхэлж байна. За. Тойролгоос сонсон хүмүүс олон хүн үзэж байгаа учраас бас нэг юм авах гэхийн ухаантай хандаарай. За мөр бүхэн танд шингэж орж байвал мөн ч гэсэн зарим мөр нь бас өөр хүмүүст зориулагдсан байж байх учраас авах гэхийн ухаантай хандаа шүү заяа. Тэгээ цаг минутыг оруулж чадахгүй бол та минь өөрийнхөө сонгосон мөлийн минутыг бас бусдаа уншуулад оруулаарай. За таны ер нь бол хайрлсан хүн бол тийм таны санхны харилцаа үүсгээд яг гэрэлсэн болов биш үнэ хамтран амьдарч байгаа юм уу хамтран амьдрах сонголт хийж байгаа хүн байна. За та хоёрын хувьд бол харилцаагаас нэг тийм урт хугацааны харагдахгүй нэхлээд нэг амар олон жил ч юм уу явцсан гэж бол бас харагдахгүй шүү. За тэгсэн таны хайрлаад байгаа хүний хувьд бол баг залуунаас ерөнхийдөө жоохон хүнд ижил байна. Энэ хүн ер нь жоохон их түнчрэл хагцлыг үзсэн юм биш жоохон зовлон зүтгүүр үзсэн юм уу та гэж харагдаж байна. Тэгээ таны одоо бодож байгаагаар бол энэ хүн бас нэг юм тий жоохон юм үзэж тайлсан хүн юм чи ер нь зовх юм уухай тий үзсэн юм чи бас сайн болчих юм болов уу гэсэн юм байгаад. Гэтэ таны ингээ харсан үнцэг бол шал өөр юм уу? Шал өөр юм харсан байна. Өрөвдөх гэдэг чинь маргаан танилцаад явсныхаа дараах асуудал бол явчих жоох. Тань таалагдсан байна. Юу нь бол. Гэхдээ яг нэг юм таалагддаг төрлийн биш нэг юм үзмж өнгөн тал нь ч юм уу яриа ч юм уу тиймэрхүү нэг дүгнэлт бас эхний үед явж исэн байна. Гэвч яасан бэ сэтгэл дундуур байгаад байгаа юм да. Сүүлийн үед ер нь жоохон сэтгэл дундуур болоод эхэлж байна. Хоёрын хооронд юм жижиг шажиг маргаан гараад энэ ч бас амар мөнгө төрөнд өрлгөн юм биш үү? Тэ мөнгө төрөнд жоохон өрлгөн гэх юм уу эсвэл одоо буруу юмд л мөнгө зараад байна да. Нэг юм хэрэгтэй тэгээ өнгөрсөн амьдралын сүйдэртэй энэ хүн. Өнгөрсөн амьдралын сүйдрийг нас ухна заяа. Тэгээ энэ яагаад та сэтгэл дундуур байгаа тийм яагаад танд ингээ хотлоо юу болов гэж чи нас. За ингээ олон жоохот олон юм ярихгүй. За тэгээ ер нь бол өнгөрснийхэн амьдралын ард урдах амьдрал нь урдах харилцаа холбооноох нь хил ам тасраагүй. Ерөнхийдөө одоо л танаас нуужлээсэн баах сайхны хүртэл тэгээд ерөнхийдөө сүулт хэлсэн юм уу? Та сүулт л мэдэх үедээ л энэ хөдөлгөөг үзэж ах шиг байна. Таны хувьд бол ер нь бол сэтгэл зүрх амар шархалсан байна. Сэтгэл гонсоосон байна. Болчдөг ч юм уу гэсэн шантрал гарч ирсэн байна. Тэгээ шаг болчихё гэхээр та чи өөрөө бас тасцсан байдаг. Хоёрын харилцаа хамтан амьдрал эхэлж идэг.
Тэнгүүд та салж чадахгүй нэг юм. Та бас их гоё юм аа гэж бодно. Энэ өнгөрсөн амьдралтай холбоотой хийллам, өнгөрсөн амьдралынх нь одоо энэ асуудал, өнгөрсөн амьдралынх нь нэгс энэ юмнууд нь юм тасрааг байна уу? Хил ам нь яваад идэм үү? Юу нь яваад идэм дамжирна. Бол энэ хүмүүс тэр өнгөрсөн амьдралаас сэтгэл нь ер нь бол холцсон. Тэгсэн мөртлөө ингээд тэр өнгөрсөн амьдралаас асуудлууд нь бол өөрөөс нь холдоогүй. Өөрөө л тэр хүнээс солилцсон юм болцсон гэж болох ч гэсэн. Асуудлууд нь бол холдоогүй. Асуудал бол байна. Мөнгө төрөлтэй холбоотой юм байна. Тэгээ хов живтэй холбоотой юм байна. За худал хуурмын зөрчилтэй маргаан байгаад байгаа юм байна. Тэгээ нин нөхөрт жоохон алдаа их шүү. Энэ мөрөдөд болгоомж байна уу? Донтолт бол одоо олон төрлөөр би ярина. Хинхэг гэж ярих юм уу? Тэг мөнгө төгрөгийг ингэж аимшиг өрөөд байгаа юмнууд нь бас юм бодлогогүй айгүй жоохон юм үлэн байгаа чанарууд нь бол надад бас жоохон эвгүй санагдчих байна. Бас нэг жоохон хөөхд биш үү гэж яагаад юм байгаа даа. Тэг жоохон дураараа мураараа ер нь багтаа жоохон юм үзсэн цолон зүтгэр үзсэн болов гэсэн өсөх насандаа аягүй дураараа жоохон шүүх цагдаагаар ороомтой хөдөлгөөнтэй эсвэл одоо юу гэдэг чинь те нэг юм жоохон муу юмдаа сэргэлэн гэх юм уу нөхөр биш шүү энэ байсан байх шүү байсан гэж хэлээ те одоо бас ажил төрөл албатай л байлгүй ажил төрөлтэй албатай мөн гэхээр бас мэдгүй нэг юм энэ дуртай ч хийдгүү дурггүй ч хийдгүү гэдэг шиг юм байна шүү дээ. Энэ хамтрагч юм бол таны зээний хань маань гэдэг юм бол дараа яригдах асуудал байна. Түүнээс биш бол яг одоогийн юм дээр бол би яг зээ төрмийн хань гэхгүй. Өөрөө бас нэг юм ганцаараа удаан модаа яваад гарч ирэнгүүт нь ингээд хурдан тасч масцсан л хүн биш дээ. Та бол өөрөө бас өөрөө удаан модаа яваад исэн юм шиг. Үнэн зөвөр ингээд найз нөхдөө өсөө үедээ гарч ордог юм а хийгээд зүгээр ингээд явж байхгүй юу энэ түмэнтэй хамт юм бэ би барыг тэгж хэлмээр санагдчихлаа тэ гэрлээгүй мөртлөө урдны амьдралаас өөр хөвгттэй юм уу эсвэл гэрлээгүй мөртлөө урдны экс мекстэй өөр ширтэй юм уу одоо нэг юм атармаатай тэг мөнгөнд юусоо юм юус ингээд нэг юм надад ерөөсөө ингээ харж байгаа юм бол энэ хүн нэг мөнгөтэй байж юмтай байж юм ээж гэсэн сэтгэлтэй юм шиг юм хурааж мараад ах шинжтэй биш. Нөгөө хөлн өнгөн толгойн өнгөн гэдэг шиг л явж байгаа нөхөр шүү дээ. За яг ингэж харж үнэлээд дүгнээд байгаа юм байна. Би бас тэр талыг харлаа. Тан дээр бас яг ийм дүгнэлт гараад байгаа юм. Энэ юм туушгүй юм байна. Энэ юу нэг ярьж хэлсэн шиг байдгүй юм. Ингээл хараад исэн ч өнгөрсөн нь юм адармаатай юм төвхтэй юм байна. За гэтэл бас нэг харилцаа эхлүүлсэн байдаг юм байдаг. Би ч удаа минийс салаад яах вэ гээл тэгдэг. Та өөрөө шийдвэр гаргаж чадахгүй. Тэгээ энэ хүн ч явахгүй. Яг үндэ бол бодлоо шүү. Явахгүй. Одоо тий ихэн үедээ ингээд шантарч гарч одоо бас хэцүү юм тий. Ихэн үедээ л энэ алдаа дутагдлаа гаргаад худлаа хоосоо амлал юм эсвэл химэдэд ах чинь солиорол энийг дахин давтаж хийгээд ивэл одоо бас хэцүү юм. Таны зарчмууд бол тэгээ та өөрөө сэргэлэн юм аа бас зүгээр сууж байгаа л юм алга. Уулан болохгүй л чи гэл дэвшлүүлэх гэл төвшүүлэх гэдэг. Нөгөөх нь тэгээд муу юмнаас гарч чадахгүй урдах юм аа. Уртаа дуусах чи хойдоо эхлүүлж болно шүү дээ. Ер нь хүн уртаа тун самбаг авчихсан юм байна гарч одоо бас харахчгүй идэг хэлбэр. Хин ч одоо яасаа адармаатай мөрөний доод байна. Энтэй гөрөө би өөр сонгочоод хоёрыг сонгоцсон юм аа байгаа байхгүй энэ уншлагыг сонгоцсон. Тэр бас яг сонирхоод уншаад сонсоод үзэж болно. Тэндээс яг нэг тодорхой нэг хоёр юм ч юм таарч болох үгүйсгүй. Та угаасаа шийдвэр гаргаж чадахгүй одоо юу ч сайсаар нь хараад байж байгаа юм байна.
Та бас тэгтээ юмыг амар үйлдэх хүн байж тээ. Хэр багийн хүнтэй ааш яншин чинь таарахгүй. Сэтгэл санаа чинь таардаггүй. Тэгээ ер нь ихэндээ гоё байжсэн л та ер нь их уйдамтгай байж магадгүй юм шиг яас хүнд 100% буруу өгөхгүй. Танд бол бас тодорхой хэмжээний буруу өгнө. Харин ч таныг бас төвчий дээдэх тал бол энэ хүнд харагдчихэв. Ойлгоод байдаг гэж л төвчиг биш, энэ бол ойлголт байна. Яг худал хуурмаг юм байна. Төр өрөөсөө л ойлголт. Та ингээ хитрхи нэгдлийн сөрөг зүйлийг хараад байхаар хийж байгаа бүх юм, ярьж байгаа бүх юм нэм сөрөг юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэг өөр сэтгэлдээ буулгаж авч чадахгүй байгаа байхгүй. Тэнгүүтээ та өөрөө тэгээд хүнд ингээ итгэл найдвар төвлөрчөнгүүтээ ингээ чирээд яваад цуг амьдраад байгаа байхгүй. Тэг бойлол болчоор хугацаа биш. Та хоёрт бол харин тийм амар урт хугацааны харилцаа гайгүй болийг болчих боломж юм байгаа мөртлөө та хоёр болохгүй байгаа байхгүй. Гэтэл та хоёр яагаад би болохгүй байгаа юм бэ гэх ингээ харсан чинь энэ дээр уусаа нэг юм үүлээр учирсан хүмүүс юм шүү дээ. Тийм үүлээр учирсан л хүн биш. Өөр төр чи ирээл энэ хүн амьдралынхаа учрыг бол танил тэгэл цааш явах юм энэ дөө. Өөрөө ч тийм үүлтэй хүн байна. Нэг хүний үүлийг дэлгэрүүлж танд мэдээлж өөртөө нь олзуулчаал тэгэл явуулдаг. Хүн байна. Тийм таны иддэг учраас олон юм байна уу? Амьдрал болоод яагаад байгаа юм өнгөрсөнд ч бас байхгүй л. Нэг юм уу хоёр нэг л амьдрал үүднэ. Хамгаалт болж байна. Зүр сэтгэлийн гал болж байна. За ер нь бол өөрөө карьерийн хувьд юм уу, мэдлэг боловсролын хувьд юм уу, өсөлтийн хувьд юм уу, шидийн хувьд юм уу, зүүн совингийн хувьд бол наад хүнээсээ илүү өндөр байж тараад байна шүү дээ. Тэнгүүд энэ хүн тань дээр яах вэ гэхээр ирээд ер нь бол танаас ирээл сайхан авах юм аваад сурах юм сурал энерги сайхан олж солилцол тэгэл өөдлөнд дэвшлэх хайлуугаа ер нь явах юм. Та өөрөө ч баг энэ харилцаанаас татгалзах сүлдээ явахаар бууж юм. Ингээд та бол ардаа ороход явахаар бууж байгаа боловч шүү заяа. Та хоёр бол нэг юм үүлийн барилгатай хүмүүс байна л та. Ер нь их найзууд байсан бол их гоё найзлах хүмүүс байж тээ. Их гоё найзууд байхаар байсан хүмүүс байна. Тэг яг энэ нь бол хамтын амьдрал хайр сэтгэл болоод их үеиндээ гоё явж байгаад одоо болохоор та ингээд алдаа дутагдлыг хараад байгаа байхгүй. Энэ юмнээс таны хувьд одоо юу гэдэг потенциалаараа та одоо юу гэдэг оюунаараа карьераараа эрен тойрны хүрээллээр эсвэл насаараа ямар нэгэн байдлаар энэ юмнээс илүү байгаа байхгүй. Туусан амьдралын жимээрээ тэнгүүтээ та ч нөгөө нэг хэр барийн юм санаанд нийцгүй. Тэгээ өөрийнхөө санснаар байлгах гад тэрэндээ ингээ стресстэй бухимдаад ах юм. Гэтэл энэ хүн чинь тэхгүй шүү дээ. Яг таны санснаар байхгүйгээ тэр хүн чинь танд ингээ нэг юм жижиг шаж худлаа яриад буруу юмнуудаа дахин хийгээ бүр дуугч үргээд байгаа байхгүй. Тэгээ бас яаж яах нөгөө жахаа тэ нөгөө хит өндөр мэдлэг, хит их өндөр оюун, хит өндөр энержи энэ чинь бол ерөнхийдөө бас тэр дайны хүний бүтээж л гаргаж ирнэ гэхээс биш тэр дайны хүний энэ олон хүн дотроос сүг гэж суглаад юм уу сүг гэж татаад гаргаад ирэхэд бас чанга. За та хоёрын цаашдаа ирээд яахаарай. За түрүүний хань миний талаар бол юм уулна боо зүгээр ер нь ийм засаж болох юмыг засна. Ер нь аливаа юмыг засаж залгуулна гэж энэ шашин шүтлэг янз янзын өв соёл дом 9 шүдийн чатаг 9 шүдийн байгаад гэдэг. Тэр мөрийн талаар сайн судал явдаа тэгээд өөрөө бол тэг дандаа ялагч нь байгаа л өөрийнхөө аясаар болох гэдэг бас байна гэж юу байх үгнийг. Тийм талаараа бас бодчих. Амар хөрх ухаантай тэгсэн мөртөө нөгөө ухаандаа тэнэг хүмүүс зарсаар байгаа ядарсан гэдэг. Өөрхөдөө энэний минь тарих ийм л хэмжээтэй дээ. Хийж чадж байгаа нь энэ л дээ гэл ингээл хараал ижил юм болгоны төгсөйх гэл ингээл юм болгоно ингээ санснараа хөдлөх гээд ингээд байгаад байгаа. Гэхдээ таны оюуны потенциал өндөр байна. Окей. Энэний оюуны потенциал хүрэхгүй байна. Окей. Тэг яагаад хараал сууж яахгүй дээ. Тэг. Энэ муу маань нэг ийм л потенциалтай, ийм л оюунтай дөө. Тэгс таахгүй. Түүнээс ингээд хамтран амьдарч байгаа албан ёсны бүр ингээд
Тэ албан ёсны бүр ингээд эхнэр нөхөр гэдэг цол хэрэгэнд хүрээгүй ч юм уу гэх юм уу ийм хүмүүсийн хувьд бол тэг яарад яад тэгэл нэгнээс саллаа гэдэг та өөр ингээ ганцаараа бас асар удаа ингээл яваад идэг байхгүй. Тэр юм болсон болоогүй харилцаа эхлүүлээл болсон болоогүй харилцааг ингэж ажичаал ингээл. Одоо тийм нэг юм хажууд нь байгаад ирэхлэнгүүд нөгөөдгийгөө яа баг яагаад юм тий хажиглаад байгаа мөхөр сэтгэл уршаад байгаа. Яг уу те ер нь бол өөрийн чинь дайнд таны санснаар төгс төгөл төр байна гэж байхгүй юу. Харин та зүгээр яваандаа өөрчлөх хэрэгтэй. Энэ хүн чинь бас алдаа дутагдал байгаа штэ. Окей. Энэ хүндээс алдаа дутагдал байгаа. Нэгэн тал болно бүтэн гэл эхэлсэн. Нэгэн тал болоод бүтээд эхлээд ингээ хамтраад явж байгаа юм чинь бас нэг болохоосоо болохгүй хүртэл хийгээд үз. Дараа нь ядаж би чадах хүртлээ явлаа шүү, шантруу хүртлээ явлаа шүү гэд өөртөө бас хэлээд үзнэ. Дараа нь бас нэг туршлага болчихлоо л та. Тэгээ салаа явчих ихээр салаа явахгүй. Энд явахгүй таач өрөхгүй. Ямар сонирхолтой юм бэ. Бүр хин хинийгаа ингээ гоё гүйцэд таних талаар бодцоо юм. Шууд ингээд амьдралын дарамт шахалт өгөхөөсөө өмнө шууд чиний буруу, чиний зөв гэж шахахаас өмнө одоо бойл одоо ингээл тэ андгаа аваад тангараг үргэлхээс өмнө эхлээ хин хинийгаа таниж үзье. Таны эхний үр дүнд ингээд таньсан юм чинь бас ингээд тутмагшил талтай. Та бас өөрөө ямар байлаа эхэндээ бас шууд би ийм хөөн гэж гарч ирээгүй байхгүй юу. Та бас хичээсэн, хоёр тал хичээсэн байхгүй юу. Тэгээ цаашаа ингээ хичээж явангуудаа та өөлөгч нь байгаал та захиргаан байх гэдэг үзэнгүүч энэ юм чинь бас тэгээ ойлгоод байх нь гоё юм аа бас ойлгох нь гэх юм уу тий ийм байгаад байгаа нь бас таалагдчих шүү надаа. Тэгэхээр адармаатай юм аа. Тэгээ танд бол ингээл хуучны баг ингээд ганцаар явжсэн хай зүгээр ч юм шиг санагдангуудаа хаяа болохоор нэг чигдэг айр нүрэл хаяа болохоор нэг үзээ ядал та яагаад тийм амар докторгүй байгаа. Учир шалтгаан бас танд байгаа байхгүй юу? Шалтгааныг олох хэрэгтэй. Юу ч хүн юмнууд дээр өөрсдөө гараараа бүтээгээ шүтэж дахиж болоод хахад энийг ганц үнийг те өөрийн болгоод өөрийнхөө өснөр гоё зөв чиглүүлээд зөв хөгжүүлээд зөв байлгаад ирвэл танд бол цаашдаа бас гоё ирээдүй бол бас байх уу. Тий. Хайж чадахгүй. Тэгээд болчиж болохгүй. Нөгөөдх маань ч тэ өөр хэмж байгаас нөгөө чичлүүсээр аваад тасцсан гэдэг шиг. Тэгэл одоо хүний алдаа бол алдааг нь ойлгоод засаж болох юм байна засаад сануулах зүйлтэй юм сануулад нэлээд бас ухаан зарах хэрэгтэй юм шиг байна шүү. Би бас ухаан зараарэ. Энэ харилцаа авч үлдэхэд бол та бас жоох ухаан зараарэ гэж би зөвлөё. Ер нь бол болохыг хинж чадна штэ. Болохыг бол хинж чаддаг. Авч үлдэхийг бол хэр баргийн хүн чаддаггүй. Авч үлдэхийг хэцээ хүртэл зогсохыг өсөж хааш нь ургуулж дэлбэлүүлж нахиалуулж өсөж дэвхийг хэр баргийн хүн чадахгүй. Сайн бодохгүй би юу ингээд тгийж чадахгүй нөө биш үү те. Гэт бодоорой. Тэ. Миний зүгээс бол яг ийм л зүйл байна. Ийм л юм болоод байна гэж хоёртой хэлэх юм байна. Тэг би ингээд нөгөө эргүүлээ мэрэг сэргээ орж хардаг хүмүүсээ сэтгэлээ харчаал орчтой хүзрүү бууж түүнийг уншдаг барыг уншиж байгаач анзаардаг шүү дээ. Уншаад хэлээд өчтдөг болохоор тэг аль болох нэг юм бие тэм хэрэгэлтэй цаас маснаас илүү дараа шүүмжлэх дээр илүү гоё дэлгэрүүл нэлээж бодоод байна. Аль болох үзэхэнтэй болохгүй. Сайн төлөв бууж шүү. За өөр төр чинь 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс төр сайн төлөв бууж байна.
Сайн төлөг байлаа гэхээр яаж юм гэхээр Яа. За. Яг миний нэмэргэн дээр ч гэсэн намайг шүүгээ сууж байгаа юм байна. Ер нь жоохон шүүмжлэлийн талын юм бай шүү өөрөө бас за жоохон хинхин мэгцэн байна. Хамаагүй намайг шүүж болно шүү за. Тийм. Жоохон зөрчилтэй байгаа юм шиг хүлээн зөвшөөрч чадахгүй байна гинэ. Ахаа дөрмөөрөхгүй. Ерөнхийдөө бол та чаддсан юм байна, мэддсан юм байна, болдсон юм байна. Гэлээ гэвч ер нь амьдралыг хажуудгаасаа өөрөөсөө эхэлдэг шүү дээ. Тэгэл хэлчихвэ. Тэнийг юу эхлүүлсэн юмаа тэгэл өөлөд ингээд дуусгаад байвал тэгэл өөгүй ч юм гэж юу ах вэ? Цааш нь тийг гоё өргөжлүүлээд аваад яваарай. Тэгээ яах чинь таны дур өөрөөс чинь шалтгаална. Ерөөсөө бохондоо тэрэг шүү гэж. Зүйлээ та. За 3 дахь бүлэг буюу хөөрхөн жижигхэн ягаан засаг сонгосон хүмүүсийнхаа уншлагыг эхлүүлье. За энэгийн уншлага. За энэ тентгийн эмнэлэг, сувлал, амралт, зугаалганд явах гэж байгаа бол та зөв группыг сонгосон байна. Эсвэл тэндээс ирсэн бол за олон хүмүүсийн группийн эмнэлэг, зугаалга, уулзалт, баяр ёслолоос ирсэн бол та эмнэлэг явах гэж байгаа юм шиг байна. За хоолой жоохон өвдсөн. Хоолойны магсаах өвдсөн, хоолой жоохон өвдсөн. Ханаа шуухнаа жоохон хөнгөн чанарт. За ханиалгын дайтай жоохон өвдөд ингээд одоо арай гайгүй болж эхэлж байгаа хүмүүс бол сонгосон байна. Өөртөө сая нүмерэг юм уу, дээгүр цамц юм уу, нэлбэхэр юм авсан бах юм. Тийм хүн бол зөв группыг сонгосон байна. Миний уншлага цаг хугацаа гэж байдгүй мөө. Хэрэгтэй үндэ хэрэгтэй цагт очоорой гэж ерөөдөө учраас. За та нэг юм үд гэх юм уу, юм далавч малавчны хэлбэртэй яг юм өмсөд юм хараад ингэ сууж ойрхон тийм орчинд байгаад байгаа юм. Тийм зураг мураг юм. За та дондолттой тэмцэж байгаа бол зөв группэд зөв бүлэг сонгосон байна. Донтолч юу. Тийм донтолт гэхээр заавал амар хөөх гэж хүлээж мүлээж авах юм байхгүй. Та өөрт болоо ойрч байгаа хүмүүсийн эсрэг донтолтой эсрэг тэмцэж байгаа зөв групп сонгосон байна гэсэн үг шүү дээ. Донтолт гэж олон төрлөө шүү дээ. Таймих, хайрих. Одоо энэ үд хит их үзүүлж харуулах ч хүртэл донтолт шүү дээ. Юу нь бол тэгээд энэ донтолт гэхээр ч одоо зөндөл шүү дээ. Энэ хятад киноны сериал хүмүүс чинь нэгт орж байгаа шүү дээ. Хөөе би ч бас ороод онгоц харагдаж байна. Плед тикет авах гээд байж магадгүй эсвэл ийшээ тийшээ онгоцоор явах гээд байж магадгүй юм шүү. За нийл онгоцтой холбоотой алил жуулчлал юм уу юм бэ? За гоё май. Бас нарийн ширээ харуулахгүй гэдэг шүү. Татдаг байгаа шүү. Ямар ч хүнийг татах гэж хичээдэг байгаа. Шин дайл юм уу, тийм үү, кашлак юм уу? Нэг юм шин онгорхоос автаа амтай юм. Дундавтар хэмжээтэй, жижигвтер дундавтар хэмжээтэй. Худалдаж авсан бол та зөв групп сонгосон байна.
том дотор тийм чамдаас авны хэмжээний том биш ээ. Том дотор тийм шинээр авсан юм. За 3 дугаар бүлгийн уншлагыг эхлүүлье. Ямартай. 3 сая бүлэг. За тэгэхэд буулаа да. Баяр жаргалтай гэд. За уншлагыг минь хүлээжсэн бол танд баярлалаа. За таныхаа уншлагыг эхлүүлье да. Бол өдрөө бол их хөөрх. Ондог. Өстө манай энэ 3 дугаар бүлгийнхаа давуу шүү. Бүр санснаас бууд гэсэн. Гая. За ажил төрөл мөнгө төрөл сэтгэл санаа амар амгалан тайван байдалтай наа. Таны эргэн тойрны амьдрал үр хүүхэд хамаатан садан таны санаа зовнод сэтгэл гаргаад идэх хүмүүс чинь ёстой гоё шүү. За урд урдын жилүүдэд бодвол амьдрал чинь илүү дээшлсэн байна. Ураг садан төрөл ижээ үр хүүхэд бүх юм чинь сайжраад байна. Алхам малхмаар сайхан төлөвлөө та айгүй гоё хийлттэй бүтээлттэй айгүй оргилж яваа юм байна шүү. За гэвч яасан бэ? За шалтгааныг олно тийм үү? Гэвч яасан бэ гэсэн чинь ер нь бол энэ нэг уншлагуудаараа хайрын тухай уншлаг болчихлоо шүү. Өнгөрсөн амьдралын гэх юм уу одоо би өнгөрсөн л гэж яриа да тий. Өнгөрсөнд ихлүүлээд одоо ер нь жаргаж буй энэ төгсгөл рүүгээ шавхарч буй энэ амьдралын явцад бол танд ингээд амар юм хорой хязгаарт байгаа юм шиг ийм мэдрэмж төрсэн байна. Та өөрийнхөө тэр үний төлөө өөрийгөө маш их золиослсон байна. Тэгвэл золиос гэдэг үгнээс одоо өөрөөр юу гэж хэлэх гэхээр одоо ямар уншлаг болгон дээр тэтгэлтэй биш гэдэг шиг. Ер нь бол хамаг лүүр шир хамаг асуудал хамаг ард дээр нь та үлдсэн. Тэр хүн бол тэгэл явцсан тэгсэн мөртлөө холбоотой. Та эсвэл сураг гаргаад байгаа байхгүй юу? Холбоог хүмүүхээр та сураг гаргаад. Таны эргэн тойрон зүгээр юм худал хурамгаар дүүрсэн. Нөө босгоод эхлүүлээ дад жаргалтай сайхан амьдрнаа. Би энэ амьдралыг урд урдныхаас илүү гоё сайхан босгоноо. Би энэ амьдралын төлөө би бүхнээ зориулна гэд бүхнээ зориулаад ингээ өөрийгөө дайчилсан байна л та. Хүн юм чин дундуур залхуурна л та. Дундуур нүд нь хамт бас л юм бэ штэ. Гэсэн чинь тэр цаг хугацаануудад энэ хүн уруусан. Юу ч болоогүй юм шиг, юу ч биш юм шиг хаяа авцсан байдаг. Тэгээд тэгсэн чинь энэ бол өнгөрсөн асуудал болчихж байгаа байхгүй яасан бэ гэсэн. Бараг энэ хүн явснаас хойш таны амьдрал хараа гоё болж шүү. Бараг дэгдсэн юм уу? Шинэ эхлэл болсон юм уу? Шинэ учрал, шинэ төвтэй, шинэ орчин бүр та амьдарч исэн газраа хүртэл сулсан байгаа. Энэ мэрийг үзэж байгаа. Урд нь байсан өөрийгөө хүртэл өөрчилсөн байгаа. Амар босч иржээ бүр. Амар гүн шархнаас амар босоод ирсэн хүн байна. Босоод ирсэн байна. Баяр үргээ. Яа чадсан байна. Би бүр энд ч аим баярлаад байгаа юм. Гэтэл нэг одоо л юм хилээгүй юм уу? Хүлээсэн юм уу? Тэгтлээ голдоо ортол гомцсон юм уу? Энэ жоохон гомдол ч юм байд юм энэ үзрэн дээр бууж шүү. За. Ахт тэгт. Хаяа сайн уусаа гэж үсэл хаяагийн дургуйч үйл хаяа дургуунч гайг ондоо. Сайн уусаа л баг төвшөөл. Одоо бараадаа ингээд амьдрах орчин учир мөнгө төгрөг тэгээ цаашдаа өөрийнхөө ирээд өөр хүүхэд бараг тэгээ бүхэл юм аваад явах чадал тэнхээдээ болоод ирж байгаа байхгүй. Тэр үнтэй байхдаа ч тийм байсан заа ер нь нэмэртэй тустай чадaltaй тэнхээдээ байсан. Гэхдээ таны нөгөө нэг юм өсөмжид орчин чадамжид чадал эргэн тойрны одоо хүрээллээс чи ингээд жоохон боомлоо татгаад исэн юм уу да. Тэр хүрээллийг таны эсрэг болгож харуулад исэн юм уу да энэ хүн. Одоо тэгсэн чи тэр хүн таны хажуунаас байхгүй болоод ирсэн чинь нэг талтаа ингээд үйл цэлэн шиг болж байгаа хэдийч нөгөө талтаа танд юм түүнээс авсан гомдол бас
хайрлах гэж хүн чатандаа яваа л гэж. Гэтэ яг шинэ эхлээ шинэ юм харагдчихэв. Энэ бол дараагийн хүн энэ өнгөрсөндөө хүмүүнээ битүүлээ. Хэрэггүй. Хэл мэдээ тариач хэрэггүй. Яшиг яах юм. Хугацаа орсон байна уу? Тийм төрөглөөс гар. Аас ингэ явж идэл иргэд ирэх юм бол эсвэл бит хоёр очиод амьдрах юм бол цаа ингэж идэл бас гараад ирэх юм бол юм ойлгоод гин тухаарч гин тухаар мухаар гэж байхгүй. За юу. Тэр хүн бол ухаа. Та ингэж гоё амьдарч чадчихээ. Тэр хүнтэй байсан ч амьдрын тэр хүнгүй байсан ч илүү амьдрын гэдгийг ойлгоцсон байхгүй юу? Тэгчээд зүгээр л өөр ингэ шийдвэртэй алхам хийж чадахгүй, дараа нь харилцаагаа эхлүүлж чадахгүй ч юм уу эсвэл ингэ нэг юм айдастай үлдсэн байгаа байхгүй юу? Ер нь бол айдас өөрөө ч өөрөөлээд байна шүү дээ. Зэрэглээ манай өөрөө чи хий төсөөлөл одоо ингүүл яана төвчүүл яах вэ? Ийм юм болвол яах вэ гэсэн ийм айдас тэнэлж байгаа даа. Гэтэл сэтгэл санаа чи яагаад ч юм зүгээр амар амгалан байгаа зүгээр ийм тархины ийм хоосон өөрөө чинь төрөгдүүлсэн тийм төрөгдөл бодол байна. Өнгөрсөн хугацаанд одоо харамсаад явах. Тэ өнгөрсөнд нь ороход өөрөө өөдөө хараад яваарай гэд. Гэхдээ сая ингээд таныг ингээд явснаас хойш бүх юмнууд чинь гоё болоод яг өөр дээр ингээд төвлөрөөд гоё болоод эхэлж штэ. Гэтэл бас яасан бэ гэсэн чинь та жоохон ийм азгүй хаалгыг татах гад байна уу? Юм жоохон бүтлгүүдлийг татах гад байна уу? Гэтэ сайн бод. Заяа. Одоо ингээд эхлүүлж байгаа юмнуудаа эргэн тойрны харилцаа юм өөрөө чинь сонирхоод байгаа хүмүүс юм уу? Өөрөө чинь сонирхоод байгаа ажил төрөл юм уу? Иймэрхүү зүйлэн дээр таныг ер нь төрөгдүүлээд байна уу? Бас тааж ингээд хаширчаад бас хаширсан юм уу гэхээр үгүй аахгүй амар шаналчаад буцаад босчингуудаа босож эхлээд ингээд дунд чатандаа явж байгангуудаа ахад бас ингээд алдчихгүй гэсэн хоо зэрэглээ төсөөлөө айцтай мөртлөө сонголт яг ингээд хийх дээр тулаад ирэхээр юм уу эсвэл яг өөрийгөө чөлөөлж чадахгүй аахгүй зүү хаалхыг нээж татаж чадахгүй ингээд өнгөрсөн хаалган дотор яна ингэчүүл яг би тэгвэл тэгнэ би ингүүл ингээд нэг юм ухаан зараад өөрийнхөө бодолтой юм өөрийнхөө сэтгэлтэй өрсөлдөд байх юм. За зүрх мөрөх уушиг хайрлнаа. За юу. Нойр булчирхайг хайрлнаа. Гүүзүүд унтаж амарнаа. Ажлын ачаал бачаал хэн ч хамаагүй сайн амар амгалан унтаж амарна. Заавал амьдрал дахиад дэлгэрж байгаа цаг үр шимүржил шимээ хүртэх цаг чинь бол тун ойртож байна. Эхлүүлээгээ бодсон юм а ер нь эхлүүл зүгээр суугаад байгаа аахгүй. Төсөөл чинь дотроо яваад ингээд бичээд төсөөл чинь баг ингээд дотроо яваад бичээд 8 хийгээд ажиллаа хийгээд бичиж цаасаа хийгээд дараас эрэгтэйгээ уулзаад юу гэдгийг төсөөл чинь ингээд явчихж байгаа аахгүй бодолч. Тэгвэл өөрөө ингээд суугаал тийм юм болчвол яах вэ? Юм болчвол яах вэ гэх юм ингээд нэг газар гацаад авах юм би өөрөө. Ямар атраматай юм бэ гэдэг. Тэгээд энэ ч одоо өнгөрсөн амьдралынх нь юм ингээд хараад хэлээд байгаа юм уу? Ирээдүйн хүнийхэн сонголтыг хэлээд байгаа юм уу? Ирээдүйн хүний тал дээр юм бол одоохондоо гарч ирэх өнгөрсөн амьдралынхаа асуудлаас болоод тэр ийм шокноосоо салааг байгаа аахгүй. Хүн амар хэрэггүй юмд өөрийгөө хүлж мөлдөө. Окей штэ салцсан бол салцсан. Тэр хүн сонголттой байсан, та сонголттой байсан. Та одоо тэр өнгөж амьдарч чадчихээн өргөжлүүлээд явж байгаа гайхамшигтай. Энэ бол асар их төвчээр, асар их шарах, асар их нулимс, асар их золиосны, асар их ганцаардал, асар их тэг доромжлол, асар их тэг эргэн тойрны ийм өрөвдсөн харсан дундаас өөрийгөө босгож өндүүлж чадчихээн гэдэг чинь. Хэр барыг юм чадахгүй юм баггүй. Тэрийг давчаад. Тэр ингээд ингэчүүл яах вэ гэж. За гэр орноосоо гараад явнаа. За яа бүх юм ахаа зэгцлэн. Ер нь нүүдэл судал хийгээ сольж хойлох гэдэг бол окей тэгээрээ. Ямар нэг хөдөлгөөгөө эсвэл гэр орондоо засан босоо хийх гэдэг бол тэр мэрийга ер нь илэнхийдээ хийнэ. Орон гэртээ анхаарах нь зүвөө. Таны орчин чинь таныг л илэрхийлнэ. Тэгээ гэр орон таныг илэрхийлнэ л гэсэн утгатай юм байна л да. Гэтэл бас энэ дээр яасан бэ? Тэ. Ерөн тойрны энэ хүрээллүүдээ хараа. Таны одоо найз гэд найзлаад итгээд явж байгаа эсвэл таны одоо хамтраад итгээд явж байгаа хүмүүс урууж магадгүй шүү. За яа. Уруулт бол үзэгдэж шүү. Уралт бол бас үзэгдэж л байна. Тэгээд
Тэгээ ер нь бол нэг сэп бит лахаад нэг босоод чад сэп бит лахаад нэг жоохон өндөж мөрөө. Одоо та нөгөө нэг юм хичээгээд байгаа мөртлөө өөрийгөө үнэлж чадахгүй. Хичээгээд байгаа мөртлөө өөрийгөө ингэж харж чадахгүй. Хичээгээд байгаа мөртлөө өөртөө сайхан үгсийг хэлж чадахгүй үе дээр явж байна. Буруу сонголт хийвэл буцаал юм төөрөгцөн амьдрал руугаа орно шүү. Та урдны амьдралын туршлагатай хүн шүү. Тэгээд мөн буруу сонголт хийхгүй байлаа ч гэсэн сонголт хийхгүй гэдээ өөрийгөө хориод авах юм бол угаасаа бас болохгүй шүү. Тэгэхээр одоо яг яах вэ гэхээр яг өөрийнхөө даваа чанаруудыг таниад ерөнхийдөө өөрөө цаашаа эхлүүлээд ингээд зориглоод илүү бие дас илүү олдог те сахуугийн хувьд бол илүү гайгүй сайжраад илүү ингээд яг сайжирсан гэх юм илүү тийм ээ тийм. Ерөнхийдөө ингээд өөрийнхөө хүснээр гэр орноо тохицуулаад өөрийнхөө хүснээр сайхан байгаад байгаа юм шиг боловч өөрийгөө бас хашаад ээж болохгүй. Хашаад ээж болохгүй гэхээр бас яах вэ гэхээр би угаасаа л ийм юм чинь. Гэл. Тэр нэг за энэ зүгээр хахаар энэ нэг юм гараад ирсэн гэл нэг буруу сонголт яараа хийхгүй л аль алинд нь л яарахгүй л гэсэн үг. Аль алинд нь л яарахгүй гэхдээ ганцаараа одоо хин би ахиж хүнтэй ингэхгүй би ахиж тэхгүй гэсэн юм хоосон худал амл битээ өртөө. Ийм төрөлтөй явж байгаа юм муунтэй дарсах тал байгаа шүү. Тэний оронд окей би чаддсан юм. Би мэддсан юм. Надад бас давуу чанар байгаа юм байна. Тэгээ энийгээ мэдрээд тэг өөртөө цензур тавих нь шүү дээ. Тэр үндэ ч гэсэн. Би ингэж урд нь шархалцсан учраас надад энэ хүн ийм ижил үйлдэл гарах нь үдэ бас ажиглах л хэрэгтэй байхгүй. Тэг. Эхэндээ бүхэл юм гоё байдаг. Өөрөө бол бүр мэдээд шүү дээ. Тэгээ бас нэг яарахгүй. Тэгээ яарад байгаа хүн юм уу гэхээр яа сайн юм докторгүй савлгаад байна. Энэ өнгөрсөн амьдралаа гомд хүнлэг орхио эсвэл нэрээ. Орхичин дээ шүү дээ эсвэл. Өөрөө ингэ шаналгаал харамсаал зовоол тэр хүн хизээ ухаар хол хизээ нэг өдөр ингэх болоо тэгвэл юм бол. Хөөсө тийхгүй нь ойлгомжтой юм мэдж байгаа. Тэгээ сайн сайхныг хүсээд орхицсан өөрөө дотроо. Тэгснээ ингээд дараажаа харилцаа эхлүүлэхээр эсвэл нэг өчир зүггүй хүнтэй хурдан ингээл ойртчихвол эсвэл тэгэл тэр хүн ингээл янз гарангууд болчингуудаа дараажаа хүн дээрээ цац би юусаа ганцаараа байсан дээр юм байна гэл өчир зүггүй ингээл яг яагаад ингэж байгаа шалтгаан нь л болчих та зүгээр доктортой суугаа бод. Би өөр нь хүнтэй хурдан харилцаа эхлүүлээд байгаа тийм үү? Эсвэл хүнийг ингэ шинжиж бодож цензур тавьж те байгаа байдлыг ажиглаж мэдээж одоо те эннийхаа дараа би сонголт хийгээд байгаа юм уу гэдэг бас хаар. Тэг өөрөө чи өөрөө сонгож байгаа хүмүүсийн нийтлэг алдаа байна. Тэг энэ нь бол заавал нэг алдаа дутагдaltaй хүн сонгоод байгаа байхгүй да. Өөрөө нэг юм асран хамгаалагч, хайрлагч, халамжлагч өөрийгөө бүтэн өгөөч. Тэг мөнгө сэтгэлт нь л байгаад байгаа болохоос биш. Яг танд бол энэ зүйл дээр бол таныг халамжилдаг. Танд цаг гаргадаг. Таны үгийг сонсдог. Таныг ингээ урдны байдалд оруулахааргүй хүн мөн байна уу гэдгийг харж байж сонголт хийн штэ. За юу. Энэ тал дээр бол бүр нухацтай бодож шийдвэрлэж ганц 2 удаа яг тий сориод үзэх хэрэгтэй штэ. Тэгэхээр за энэ өнгөрсөн амьдралынхаа энэ хүн болол холбоо барих хаалт байна байлаа. Барилаа гэж яахын хэрэлдэж модалцахгүй. Угаасаа та модалцахгүй. Угаасаа ярих нь тодорхой дөө гэл хараал үжсэн дөө л сууж байгаа л үү. Айгүй их тэгштонууд буусан байна. Нэг бодлын тэгштоо бууж ингэж чи одоо л юм чин тэгшэрч ийн эхэлж шүү заяа. Энэ ихний харилцаа дууснаас хойш та янз ингээл нэг юм босон болоогүй харилцаа ч юм уу контакт руу ингэж өсөрч орох гэж үзснээ болж ингэж хойсоо сууснаа. Тэндээ ингэж удаа суужсэн ахиж ингэж юм гинт юм огцом шийдвэр огцом үйлдэл гаргаад үгүй нухацтай бай бодно. Яарахгүй гэдэг чинь бас олон талтай байхгүй. Яарахгүй гэдэг чинь олон талтай.
Мэдээж яаж нэг гэрт орохгүй, яаж шууд хайрлахгүй, яаж бүх зүйлээ зориулахгүй, яаж бүх юмаа ярихгүй л ахгүй юу та. Урдны амьдралаас авсан нэг юм жижиг сүүдэр байгаа зү тий. Жижиг биш байхгүй юу, таны бол том. Тэгээ тэрнийхээ дундаас нэг юм одоо юу гэдэг чи харилцаануудаас өөрийгөө ингэж нөгөө хинч биш байдалд оруулж ингэж үлцээр байгаад сүултээ ингээ яг яаж харилцаа эхлүүлээ гэж ойлгохгүй баг яаж ингэж өөрийгөө ойлгох хааш мэдгүй юу нь яг амьдралаас ямар хүн хүсэж байгаа хааш бараг ойлгохгүй л яваад байгаа юм шүү дээ. Тий. Яа ингэж л тайлбарлах юм бэ? Би түүнээс юм тайлбарлах гэдэг бүр бараг махарчлаа шүү. Тийм. Барагдчихэв. Өсөл дэвшил мэвшил бол байна. Хамгийн чухал юм зүгээр хамтдаа зүтгэждэг хүн хэрэгтэй. Окей, хамтдаа л зүтгэждэг, таныг ойлгочдөг. Өөртөө бол хүн зөрчилдөж байгаа юм. Нэг болохоор учиргүй юм. Тохны хүн болчих юм. Нэг болохоор учир зүггүй юм. Тогшин харихсан хүн болчих. Нэг болохоор юм зөвлөх юм. Тийм зөвлөх юм хүн болчих юм. Зан төлөвлөж гэсэн одоо ер нь жоохон бариул яасан сонсож суруул эсвэл хитрхи сонсоод байгаа бол ярьж суруул задлуул яасан. Тэ над таалагдахгүй окей хүнд хоосон найдлага төрүүлэхгүй шүү дээ бас амаа. Тэгвэл яасан бэ л гэж мэрий зөвлөж чинь тэгэхээр ямар ч байсан миний зүгээс үзэр ингэж болоо. Тэгээд ер нь бол энэ бүлийг сонгосон хүн өөрөө баг ингэж окей гэд ойлгож байгаа байх. Уншиж байгаа би бол таны гайхалтайгаар бараг л ойлгосонгүй. Ойлгоход бас бэрх хүн байна. Бэрх биш байхгүй зүгээр хитрхи хаагдмал хүн байгаа байхгүй юу? Сэтгэл зүйн хувьд гадар талын юм бол яриаггүй шүү. Олон уншиж байгаа учраас сэтгэл зүйн хувьд ийм төгшөөрөөсөө салаагүй салцсан юм уу? Салаад ингээд идэгрэлтэндээ явж байгаа юм уу гэхээр өсөлтөндөө яваад байгаа байхгүй бүр гайхалтай. Сайн сайхныг хүсье. Тэгээ энэ удаагийн бичлэгийг нүрээд өндөрлөө. За баярлалаа.